За сайн байцгаана уу? Бодомжийн төрөл ангиллыг одоо жоохон жижигхэн богинохон бичлэгээр тайлбарлаж өгье. За бодомжийг үнэн бодомж, худал бодомж гэж хоёр ангилна. За бодомжийн илэрхийлж байгаа зураглал, шинж тэмдэг, харилцаа холбоо энэ бодит байдалтай нь тохирч байх юм бол энэ нь үнэн бодомж болно. Худал бодомж нь болохоор бодомжийн илэрхийлж байгаа зураглал нь шинж тэмдэг, харилцаа холбоо бодит байдалтай тохирохгүй байх юм бол энэ нь худал бодомж болно. За мөн бодомжийг энгийн бодомж, нийлмэл бодомж гэж бас ангилж байна. За тэгэхээр энэ энгийн бодомжинд болохоор өөр бодомжинд задаргаж одоо хувиргаж үл болох бодомжийг энгийн бодомж гэдэг байгаа гэсэн үг. За жишээлх юм бол би Монголд амьдардаг тийм. За тэгээ өгүүлбэрийг том үсгээр эхэлж бичдэг гэх мэт жишээгээр илэрхийлж болж байна. Нийлмэл бодомж байгаа. Нийлмэл бодомж нь болохоор хид хідэн энгийн бодомжоос логик холбоосын тусламжтайгаар гаргаж авсан энэ бодомжийг нийлмэл бодомж гэдэг гэсэн үг. За жишээлх юм бол үүл гарав, бороо ороо гэдэг нь энгийн бодомжоос нийлмэл бодомж гаргаж авахын тулд үүл гарч бороо оров. Эсвэл үүл гарвал бороо орно гэх мэт юм нийлмэл бодомжуудыг үүсгэж болно. За тэгвэл нийлмэл бодомж нь энэ гүй биш тийм ээ буюу эсвэл хэрв бол зөвхөн үед гэсэн энэ функторуудыг логик холбоос гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ жишээлбэл нөгөө монгол хэлнийхаа хичээлдээ бас уялдуулаад ойлгох юм бол илүү ойлгоход амар төхөм байна хүүхдүүдээ. За дараа нь болохоор энгийн бодомжийн төрөл байгаа. Энгийн бодомжийн дотор нь 3 ингэж 3 төрөлтэй. Атрибутив бодом, харьцаад бодомж, за оршин байхын бодомж байна. За тэгвэл энэ атрибутив бодомж буюу шинж тэмдгийн бодомж. Жишээлх юм бол бүх загас усанд амьдардаг. Харин харьцаад бодомж буюу нэг юмыг нөгөөтэй нь харьцуулж байгаа бодомж байна, тийм ээ. За тэгвэл энэ нь юмс үзэгдлийн хоорондын харьцааг илэрхийлсэн бодомж байгаа. Жишээлх юм бол 3 нь 5-аас бага. Улаанбаатар гарахнаас том гэх мэт. За гурав дахь нь бол оршин байхын бодомж байгаа буюу экзистенциал тийм ээ бодомж байгаа. За тэгэхээр энд шалтгаангүй үзэгдэл байдаггүй. Манай сургуульд докторантурын сургалт байгаа гэсэн энэ жишээгээр илэрхийлж болж байна. За дараа нь болохоор нийлмэл бодомжийн ангилал байгаа. Нийлмэл бодомжийн ангиллыг дотор нь дахиад үгүйсгэл бодомж, конъюнкц, дезүнкц, импликац, эквивалент гэж ангилж байгаа. За тэгвэл энэ үгүйсгэл бодомжийн хувьд л ирэхээр үгүйсгэлийг дундуур зураас тэмдгээр илэрхийлдэг ба монгол хэлэнд гүй, биш, бус гэсэн холбоогоор илэрдэг байгаа. За тэгэхээр энэ үгүйсгэл бол хэрвээ анхны бодомж нь үнэн байх юм бол худал бодомж гаргаж авна. Мөн эсвэргээрээ хэрвээ анхны бодомж нь худал байвал үнэн бодомж гаргаж авахд тусалдаг энэ логик холбоосууд. За дараа нь конъюнкц байгаа. Конъюнкц нь болохоор ба холбоосын тусламжтайгаар хоёр бодомж нэгдээд за тэгээ конъюнкц хэмээн одоо нэрлэгддэг нийлмэл бодомжийг үүсгэдэг байна. За тэгвэл энэ нэгтгэх холбох ба холбоос нь монгол хэлэнд бөгөөд, агаад, хийгээд, хоёр, мөн, за түүнчлэн, харин гэх мэт нь холбоосуудаар илэрнэ. За тэгвэл энэ бас төрлөх хэлэнд конъюнкц нь заавал үгээр илэрх одоо албагүй байдаг байна тийм ээ. Жишээлх юм бол таслал, цэгтэй таслал зэрэг юм цэг тэмдгээр бас илэрхийлэгдэж болно. За дараа нь дезүнкц байгаа. Логикт буюу холбоосын тусламжтайгаар бүтсэн энэ нийлмэл бодомжийг одоо нэгдмэл дезүнкц гэж нэрлэдэг байна. Харин эсвэл холбоосын тусламжтайгаар гаргаа авсан энэ нийлмэл бодомжийг тусгаарлагдмал дезүнкц гэдэг дезүнкц нь дотроо дахиад нэгдмэл дезүнкц, тусгаарлагдмал дезүнкц гэж хоёр одоо хуваагдаж байгаа. За тэгвэл энэ монгол хэлэнд эсвэл холбоос нь үгүй бол юм уу, нэг бол аль эсвэл гэх мэт юм үгээр илэрдэг байгаа. Илэрдэг. За дараа нь болохоор импликац байна. За импликац бол хэрвээ бол гэсэн энэ холбоосын тусламжтайгаар бүрддэг энэ нийлмэл бодомжийг нөхцөл бодомж буюу импликац гэж нэрлэдэг байгаа гэсэн. Эквивалент нь болохоор зөвхөн тохиолдолд гэсэн энэ холбоосоор бүтдэг нийлмэл бодомжийг хэлээд байгаа гэсэн. За тэгэхээр монгол хэлнийхаа холбоос үгнүүдтэй
үгнүүдээр бүтээж байгаа гэдгийг бас ойлгохоор хүүхдүүдээ ингээд ойлгочих юм бол бидэрт ойлгоход бас илүү их төхөмтэй амар байна. За дараа нь модаль бодомж байгаа. Модаль бодомжны дотроо дахиад логик, физикийн онол танд мэдхийн хэм хэмжээний үнэлэмжийн гэж. За логик нь болохоор логик модаль ойлголтуудад болохоор логикийн хувьд зайлшгүй. За тэгээ мөн логикийн хувьд бололцоотой, бололцоогүй гэх мэт ойлголтуудыг багтдаг байгаа хүмүүстээ. За физикийн гэдэгт нь болохоор физик модаль ойлголтуудад бололцоотой ба зайлшгүй болон бололцоогүй гэх мэт ойлголтуудыг багтна гэж. За жишээлх юм бол байгалийн хувьд захирч байгаа бүхэн физикийн хувьд бололцоотой. За жишээлх юм бол 7 өдөр шөнө бороо тасралтгүй оров гэдэг нь физикийн хувьд бололцоогүй, харин бүх юмс хөдөлгөөнд оршдог гэдэг нь физикийн хувьд бололцоотой, зайлшгүй гэх мэт ойлголтыг илэрхийлж байна. Онол танин мэдхийн гэдэг нь болохоор онол танин мэдхийн шинжтэй тодруулал хийхэд нотогдсон, няцаагдсан, шийдвэрлэгдсэн гэх мэт энэ модаль ойлголтуудыг хэрэглэдэг. Жишээлх юм бол саран дээр амьдрал байхгүй гэдэг нь нотлогджээ гэдэг ч юм уу. За хэм хэмжээний байгаа. За тэгэхээр хэм хэмжээний шинжтэй модаль ойлголтууд нь энэ хүний үйлдэлийг жишээлбэл одоо ёс суртахууны зарчмуудын талаас нь тодорхойдог бөгөөд энэ нь болохоор хэрэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хоригдсон, зохистой гэх мэт энэ ойлголтуудыг хэрэглэдэг байгаа гэсэн үг. За хамгийн сүүлд нь үнэлэмжийн байгаа. За энэ нь байгаль, нийгмийн юмс үзэгдлийг одоо энэ үнэлэмжийн системийн үүднээс үнэлж дүгнэдэг бөгөөд за сайн муу, сайхан муухай, аз хямртай, хямргүй гэх мэт ойлголт хэрэглэдэг байна нэ. За жишээлх юм бол ойр дотны хүмүүсээ халамжлах нь сайн хэрэгэ гэдэг жишээгээр илэрхийлж болж байна гэсэн үг. За ингээд анхаарал тавьсан та нартаа баярлалаа.